За баярлалаа үзэгчдээ. Та бүхэн хөтөлбөрийнхөө эхний хэсэгтээ боловсролыг онцолж байгаа. За тэгвэл үргэлжлүүлэн би та бүхэндээ дараагийн зочдыг танилцуулах гэж байна. Хүүхдийн йогийн багш Шичээ Орлоо болон нийслэлийн ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн сурагч Наранхүү нар ирсэн юм аа. Сайхан амарцаасна өглөөний мэнд. Өглөөний мэнд. За баярлалаа. Бид өнөөдөр хүүхдийн йог бясалгалын талаар мэдээллийг өгөх болно. Йог гэхээр томчууд л хийдэг мэт ойлгогддог шүү дээ. Тэгвэл энэ хүүхдийн йог бясалгал гэхээр ямар онцлогтой байдаг гэдгийг сайраа хэлье. Би болохоор өөрөө 20 жилийн өмнө анх хүүхдийн йог бясалгалын курс сууж ирсэн. Тэгээд ингээд өөрийнхөө ажлыг хийж агаад тэгээд ер нь одоо би нийгэмдээ бас яаж эргээр өөрчлөлт оруулж болох уу гэд бодож агаад өөрөө йог бясалгалын багш болсон гэсэн. Яг хүүхдийн йог бясалгал гэхээр хүмүүс хөвчлэн ингээ хүүхдүүдийг 2-3 цаг нүдийн аниулаас болгодог гэж боддог. Гэхдээ одоо манай Наранхүү маань бас хэлэх ах бид нар бол яг нэг хүүхдийн нас олон бие бэлдэр сэтгэхгүй онцлог тохирсон тоглоомын аргаар за тэгээд мэдээж нөгөө багийн ажиллагаагаар тэгээд одоо нөгөө сэтгэл зүйн боловсрол олох хичээлүүдийг бас төлхөө заадаг. Нэмээд мэдээж нөгөө амьсгалын дасгал, йог, бясалгалыг болол заадаг байгаа. 2 насны ангилалтай 8-аас 13 тэгээд өсвөр нас нь болохоор 14-өөс 18. За манай Наранхүү өөрөө нэг товчхон харилцуулж тэ. Тэгэд энэ яг йогоор хичээлээд ялангуяа энэ амьсгалын йог чамд яаж ирэх нөлөөлөв гэдгийг яриа тэ. Амьсгалын йог хийхээр амар тайвшраад тэгээд ууралж исэн уцаараа бүгдийг алга болгоод. Тэгээд штэ. Өмнө би төлбөртөө бас багтааж исэн нөгөө хүүхд хүртэл стресстэй бүр хэдхэн сарда хүүхд хүртэл маш их стресстэй байдгаа гингүүд томчууд их гайхдаг. Томчууд л стресстэй юм шиг. Тэгэхээр одоо бид нар ч амьдрал дээр хичээл дээр сургууль дээр зөндөөл зүйл гарна штэ тий. Хизэнээс эхэлж хичээлсэн юм бэ. Тэгээд яг энэ йог хүүхдийн бясалгал гэхээр яг ямар үе шаттай яаж явдгийг юу хийдгийг сонирн байна л да. Би жилийн өмнө явж эхлээд тэгээд йогийн дасгал дээр хийгээд за яг юу хийж байна? Бидэнд ингээд дэлгэрэнгүй хэдэн удаа хичээлдгээ. Багшинд дундуур нэг ингээд хичээл нөгөө бид нар яг нөгөө амьсгалын дасгалуудыг бодлол ингээд бусдад нөгөө заахгүй яг заах хэрэгтэй хүн заанаа гэж хэлдэг болохоор хүүхдүүд маань бас нөгөө яг үнэн тийм багш нарынхаа мөнгөнд ороод хөөх юм бэ. Тийм шүү дээ. Одоо амьсгал гэдэг чинь чухал шүү дээ. Дасгал хөдөлгөөн йог байтугай ер нь бидний амьдралын хэв маяг ер нь амьдрах хүртэл амьсгалахаас эхэлнэ. За зөв амьсгалж иж бид нар эрүүл байх нэ гэдгээс ярьж зөв үү? Яаж амьсгалах юм бэ? Заагаад өгөөч бидэнд. Тэгээд нөгөө брамри пранаяма үзүүлэх. За гизээ цүндийлэх суух юм байна. За урагшин цүндийлэх нь зөв үү? Амьсгалаа авахтаа урагшин цүндийлээд амьсгаа гаргахтаа хойшоо удаа. Бид нар эсрэгээр нэгдэд юм уу? Биш үү? Хамраараа аваад та хамраараа гарга. Удаа. За Гүнзгий. энэ хэдэн удаа их үү? 5-аас 10 удаа ичгээр уур байхгүй. Уур байхгүй бол за уурлал юм бол амьсгалын дасгалаа зөв хийж гэнэ штэ. Наранхаа 7 хоногт хэдэн удаа явдгийг? 7 хоногт нөгөө хичээлээр дасгалын заагаад өчгөр өдөр болгон нөгөө гэртээ дасгалаа хийдэг байхгүй юу? За ер нь ингээд хувь хувьдаа хөвшүүлээд явчих юм шүү дээ. Тийм ер нь бол яг нөгөө хөвчлэн ингээл жишээлбэл хэдүүл нэг уран зургийн дугуулангаар жишээ авбал бид нар яг биерийг өгч байгаа гэсэн үг. Хүүхдэд тий. Тэгэхээр одоо гэдэг насан турш хүмүүс ч гэсэн уралдаг хаяа бид нэр стрессээ яаж зохицуулахаа мэддэггүй. Тэгэхээр нөгөө хүүхэд багаас нь эхлээд та нар стрессээ ингэж зохицуулаарай, уурлал ингээрэй, баярлал ингээрэй гэдэг зүйлийг нөгөө амьсгалын дасгал йогтой уялдуулаад хийгээд өгчдөг. Тэгэхээр яаж юм гэхээр нэг удаа нэг уран зургийн дугууланд эцэг маань авчраад өгсөн бол бид нар ингээ заах одоо тэр сэтгэл хөдлөлийн удирдах аргыг заагаад өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө мэдээж жилдээ нэг удаа уран зургийн дугууланд явсан хүүхэд ч мундаг болохгүй. Тэгэхээр нөгөө өдөр болгон гэртээ дасгалаа хийснээрээ ингээд нөгөө уурлахаараа дасгалаа хийдэг гэдэг. Зөв. Хамгийн сүүлд хизээ уурсан байна Наранхүү. Тэгээд тийм тайвширсан тийм жишээ байна уу? Санаанд нь бууж гинөө. Чи ер нь бусад хүүхдүүдийг бодох юм бол бясалгал йогоор хичээлж байгаа учраас ер нь их тэр уур уцаар гэдэг юм уу, найзаагаа гомдоох одоо түргэн уур гэд ярьдаг штэ тий. Түүнээс их болгоомжилдаг байх нь штэ. Тий. Тэгээд хамгийн сүүлд уурлахад зүгээр амьсгалын дасгал дээр хийгээд л одоо жоохон ингээд стресстэй дэрэн гутал шууд л амьсгалын дасгалаа хийх хэрэгтэй байна да гэдэг бодол орж ирдэг юм шүү дээ тий.
Ааха. За ингээд энэ асуудыг давчихна. Одоо улс орон даяараа бид нар ч нэг хором төвчээ, нэг хормын энэ уурыг төвчээгөөс болоод ямар том эрсдэл асуудал үүсдэг вэ гэд уриалж байна тий. За тэгвэл энэ ер нь хүүхдийн зам төлөвт хэрхэн яаж нөлөөлж байгаа? Одоо бол тайвширдаг гэд манай наран хүлж шүү дээ. Өөр ямар тийм давуу тал байна? Яг бид нар ингээл хүүхдийн амралтаар хөвчлэн хичээлүүдэд хэрэгжүүлдэг. Тэгээд маш олон ингээ эерэг өөрчлөлтүүд би заримдаа бол бүр ингээ миний төсөлж аваагүй эерэг өөрчлөлтүүд гарч исэн. Хамгийн юм зүгээр ингээ амьдрал бод одоо ойрхон жишээ нэх юм бол хүүхдүүд аав ээжтэйгээ ярилцдаг болсон. Айгүйх нэгдсэн. Нөгөө одоо өсвөр үеийн хүүхдүүд ингээл би нэг дээрлэгч юм гэдэг энэ айгүйх нийгэмд явж байна. Тэгэхээр яг тэр сэтгэл хөдлөлөд хуримтлагдаад явж хагаад тэрийг илэрхийлж гаргахгүй болохоор өөр нэг эд зүйл хүн амьтан дээр илүү гаргаад байгаа мó гэж би өвдө боддог байхгүй. Тэгэхээр нэлээ ол эцэгчүүд ялангуяа өсвөр насны хүүхдтэй эцэгчүүд хүүхдүүд маань ингээ бид нартай нэгдээд ярьдаг болсон. Тэр бол ингээ хамгийн гоё гэжсэн. Тэгэхээр энэ бол магадгүй бас нэг жижиг алах юм болоо гэж би бас хараад байгаа. Тэгэхээр даруухан байсан хүүхдүүд айгүйх нэгддэг. Ингээд нэлээ ингээд ийм хөрөө байсан хүүхдүүд жоохон ингээд арай тийм даруухан болдог. Тэгэхээр яг хүүхэд болгон өөр өөрийнхөө нэгддэг юм бэл. Тийм байна. Тэгээ багаас нь ер нь сэтгэл зүгээ хэрхэн зөв удирдах мөн дээрс нь одоо нийгэмд өөрийгөө илэрхийлэх, бие зөв авч явах гэдээ маш олон одоо суур хүмүүжил яригдах нь шүү дээ. Яг үнэ. Эцэгчүүд хэрвээ хүүхдээ анзаараад за яг бясалгал манай хүүхдэд сэтгэл зүйд нэг тохирох юм байна гэдэг ийм одоо анзаарах зүйл нь хүүхдээ яаж ажиглах уу? Ямар зүйл анзаарах гэж гэдэг юм уу? Яг би болохоор нөгөө багш хүн гэдэг утгаараа яг нөгөө анзаараад асуудал гарах гэхээсээ илүү ер нь юу гэдгийг те хүн болго математик бодож сурдаг тий хүн болго уншиж сурдаг те ялгаахгүй хүн болгоны нөгөө сэтгэл зүгээ багахаасаа удирдах сурчвал бидний нөгөө өсвөлгээд байгаа бас гой сайхан нэг юм болоход илүү төлөв юм болоо гэж боддог. Хэрвээ мэдээж анзаарсан бол хэрвээ эцэг их нь өөрөө зөвлөж чадахгүй байгаа бол тий бид нар хаяа хүүхдтэй яг үндэ бас яг яахыг хэлж чаддаггүй шүү дээ тий. Тэгэхээр энэ амьсгалын дасгал өөрийнхөө сэтгэл зүйн боловсрал бие сэтгэл зүйн боловсралыг олох бас хичээлүүдэд заавал явуулаарай л гэж хэлмээр. Өөрийгөө таньж мэдэх юм үлээс тий. За хэдүүлээ тэгвэл яг телевиз үзэж байгаа эцэгчүүд хүүхдүүдэд зориулаад энгийн хэлбэрхэн дасгалуудаас таас зааж өгөөч. За тий. Хоёлаа нөгөө Брамри пранаямыга заагаад өгчих үү. Нөгөө зүгийн амьсгалтайгаа тий. За хоёлаа бас цуг тий. За энэ болохоор нөгөө тайвшруулдаг нөгөө хүүхдүүд маань ингээд дэлгэцийг хүчээр ингээд юу болчдаг шнэ тий юм докторгүй болоод байдаг. Тэгэхээр тэр үед ийм тайвшруулах дасгал за юугээ ингээд 3 хуруугаа нийлүүлээд тэгээд энэ эрхээ хуруугаа дарчих юм. Тэгээд энэ одоо 7 хуруугаараа чихний сэртгэр дээрээ дараад амьсгал аваад гарах за зүгийн шиг дуураад тэгээд чихээ бүгэлж аваадах юм. Би нэг үзүүлэх үү? за тэгэл хоёлаа нэг үзүүлж идэх үү? за тэгэл За ингээ 3 удаа хийдэг хүүхдүүд маань болохоор. Аха. Ингээ 3 удаа хийдэг. Айгу хөргөл тавьшраад бас. тийм нэг жижигхэн л үүсэж штэ бас тий. Тэр нөө зүгээр шиг гэдэг аваа ер нь ингээд нөгөө дуу долгионууд ч хүмүүсийн бие сэтгэл бас тодорхой хэмжээний сонирхолтой байна. Одоо энэ хүүхдийг хөнгөжүүлж байгаа аливаа тэр асуудлыг арилгах байгаа тэр гол олон тийм аргууд байгаа тань л да тийм болохоор нэг наснааснаас хамаарсан тэр ялгаа гэж байх уу? Одоо ахлахангийн хүүхдүүд дээр гэх юм бол арай өөр сэтгэл зүйн төвшөнд очиж штэ. Тэгвэл энэ үед нь яг ямар юуг арга замыг зөвлөх үү? Одоо тийнейжер нөгөө манай өсвөр үеийнхэн чинь ингээд яг том хүн юм уу гэ том хүн шиг харьцчих гэхэр болохгүй. Хүүхэд юм уу гэд хүүхэд шиг харьцчих гэхэр болохгүй. Жишээлбэл цагаан сараар ингэдэг штэ. Хүүхдүүдийн өрөөрөө өсвөр насныхыг оруулчих болохгүй. Том хүмүүстэй нэг ингээд яччих болохгүй тийм. Нэг ширээ суулгах болохгүй. Багчаад томчоод багтаад тийм яг үнэн. Тэгээ байж л өөртөө нөгөө нэг одоо биеийнхээ хөгжлийн дагуу чинь гормоны өөрчлөлт болно. За тэгэл үеийнгийн мэрэгжил сонголт гэдэг ингээд маш олон сэтгэл зүйн асуудалд яг үнэхээр одоо насан турш хүмүүсээс илүү тийм юутай одоо тийм бэрхшээлтэй тулгарч байдаг. Тэгэхээр яг манай өсвөр үеийнхэн чиглэсэн одоо энэ яг бясалгалын хөтөлбөр бол яг л тэдний онцлог тохирсон одоо нөгөө эмошн буюу сэтгэл хөдлөлөө яах юм бэ гэдэг талаар маш олон гоё тийм хичээлүүд ордог. Амьсгалын дасгалууд нь ч гэсэнтэй бас нэлээдгүй ондоо. Тэгэд одоо үгдгийн бас энэ дээрлэлтэй холбоотой сэдвүүдээр ч гэсэн бид нар чөлөөтэй ярилцдаг.
Тэгэхээр юу болж чинь яаж чинь илүү бид нар ингээд энэ юм байдаг гэхээс илүү тэдэрт ямар асуудал байна гэдгийг илүү сонсдог гэх юм уу? Тэгэхээр энэ хүүхдийн яг бясалгал чинь бас ялгаатай байгаад шүү дээ. Ярилцаж байна, сэтгэл зүйн илүү нөлөөлж багаар ажилладаг. Тийм байна. Столнер ингээд тойр суугаал ингээд дасгал хийгээл. Тэгээ амьсгалын дасгал гээл эхлээл тэгээд хоорондоо ярилцах гээд ингээд маш гоё хөтөлбөр байдаг юм байна. Ихэвчлэн бол нөгөө нэг 4 хоногоор нэг 3 цаг 12 цагийн хөтөлбөр байдаг байхгүй. Тэгэхээр тэр 3 цагт чинь бид нэр өстой бужигнаал их. Тэгээд 4 хоногийн дотор ингээд өөрчлөгддөг бүр ингээд эхний өдөр ингээд орж ирэхэд ямар байлаа сүүлийн өдөр ингээд ийм болоод гардаг. Энийг юм. Тэгэл нөгөө өргөжлүүлэл дасгалаа гэртээ хийгээд байсан хүмүүс маань бол эцэгчүүдээс нь л тэгэл өөрчлөлтийн сонсож байна даа. Дараа хүү найз нөхдөдөө эсвэл гэр бүлийнхэндээ хараад яг энэ сурсан дасгалаа зааж өгсөн үү? Бид нар хоёр ихчтэйгээ хамт тавьдаг. Тэгээд гурвал. Оо за тэгвэл бүр гэр бүлэрээ үр дүнтэй яд юм байна. Ер нь тэгвэл одоо телевиз үзэж байгаа яг үеийнхээ найз нөхдөд юу гэж зөвлөх вэ? Амьсгалын дасгал те өөр бусад энэ аргуудыг хэрэгжилж сурснаар ямар үр дүнтэй болох вэ гэдэг дээр нэг зөвлөөч. Амьсгалын дасгалаа хийхээр ингээд муу хийх чамаа болоод тэгээд эрг болчихдог. За хамгийн гол үр дүн байна тий. Зөв шийдвэр гаргахад маш том туслалаа үзүүлдэг юм. Тэгэхээр хүүхдээ хүмүүжил, хүүхдийн одоо өөрийгөө илэрхийлэх олон талын аргууд байдгаа. Тэгэхээр хүүхдийн яг бясалгал гээд миний хувьд бол анхудаа сонсож байна. Тэгээ магадгүй эцэгчүүд маань тий хүүхдээ арай энэ спортоос арай зөөлөн ч юм уу тий юм сэтгэл зүйд нь илүү хандах байгаа бол энэ яг бясалгал бас явуулаад үзэх нь зүйтэй юм байна. Хамгийн гол нь гээд амьсгалын дасгал ярилцах зүйл гээд маш олон зүйл яригддаг юм байна. Баярлалаа танд. Баярлалаа. За амжилттай нарах уу. Сайсараарай. За баярлалаа. За баярлалаа.